сайн байцгаана уу? Яг өнөөдөр бол яг 15-3 гарсан явж байгаа. Гэхдээ яг ингээ 15-2-ны эмчлэг бол орж амжаагүй. Гэхдээ ингээ хоёр цэгтэй апдейт учраас мэдээж хэрэг маш одоо жижигхэн засалтал орсон. Одоо жижиг баг фикс орсон. За тэгээд хэдийгээр 15-2-ыг гараад удацсан өнгөрсөн ч гэсэн ингээд яг тухайн үед яг апдейтэн дээр нь юу хийснийг нь одоо ингээ хэлэх хэрэгтэй. Тэгээд юу байгаа хэдүүлээ гялс ингээ харцгаая. 15-2-ыг дээр яг хоёр чухал яг юм алдааг бол зассан байгаа. Эхнийх нь юу гэхээр ингээд iCloud руу зураг хуулдаг хүмүүс тохиргоогоо ийц хүмүүс яг яах вэ гэхээр өөрсдийнхөө ингээд зургийг ингээд би бол яг надад байхгүй iCloud руу хуулдаг бол ингээд iCloud линкийг ингээд хуулъя гэсэн сонголт гарч ирдэг. Тэрэн дээр ингээд дараад одоо яг тэр линкээ ингээд өөр хүн рүү мессежээр явуулах юм бол яг тэр нөгөө хүн дээр нь ингээд зураг нь ерөөсөө ингээд уншихгүй гарч ирэхгүй байна гэсэн алдаа байсан юм билээ. Тэр нь ингээд 15-2 дээр засагдсан юм байна. За дараагийнх нь юу гэхээр бол яг хэрэгэлдэг хүмүүс нь ингээд айгүй амар одоо айгүй гацаад айгүй респонд идэр нь байхгүй байгаа гэсэн билээ. Тэр нэг юу гэхээр CarPlay-г машин дээр ашиглаж байхдаа ингээд яг табууд дээр нь дарах юм бол ингээд ерөөсөө ажиллахгүй байна гэсэн яг нэг тийм одоо баг байсан юм билээ 15-2 дээр. Тэрэн тэгээд одоо ингээд 15-2-1 дээр одоо ингээд засагдсан юм байна. За тэгээд ер нь бол яг одоо энэ апдейт бол айгүй цомхон яг иймхүү өөрчлөлтөд орсон. За тэгээд үргэлжлүүлээд яг галс яхад одоо жишээ нэг 2 цэгтэй буюу 15-2-1 учраас одоо жишээ нь 15-2 дээр байсан хүмүүс шууд 15-2-1 болгонгод одоо жишээ нь шууд батарей нь хамаагүй гайг болно гэж байхгүй. iPhone-ы ч хурд арай дээр болно гэж угаасаа байхгүй. Тийм учраас ингээд тиймэрхүү зүйлс бити хүлээгээрэй. За тэгээд дараагийн эмчилгээр одоо шууд идүүлээ. Одоо 15-3-ыг хүртэл шууд ярина. За тэгээд дэмжлэгнийх нь онцлог яг юу болж байгаа нэхээр 15-2-ны хэдийн гараад өнгөрцөн. Гараад өнгөрөөд бүр 15-3 гарцсан болохоор ингээд 15-2-ыг л апдейт хийх зөв буруу юу гэсэн бол юу огтол юм ярихгүй. Тэгээд 15-3 дээр л хэдүүлээ шууд одоо үргэлжлүүлээд ярья.